500 тэрбум төгрөгийн сураг гинтхэн гарлаа. Эхлээд залуусыг фитнест эрхлүүлэх мөнгө гэснээ удалгүй хөдөлмөр эрхлэгчдэд зориулах сан маягийн болон хойров. Яам тамгийнхны өгсөн ярилцлага мэдээллийг харвал 500 мянган үнийг темс сургаж диплом олгох мөнгө гинэ. Үндсэндээ диплом гардуулах шоу дээр нь сая төгрөгөөр гар сайлгах мөнгө аж. Ажил орлогогүй болсон Монгол хүний гар дээр 1 сая төгрөг тавихыг эсэргүүцдэг дотоод философитой энэ намын гаргасан шийдвэр дээр бяцхан анализ хийгээд үзье. Нийт 500 мянган хүний темсийн дипломыг 1 сая төгрөгөөр мялах ба үүн дээр улсын төсвөө сургалтын зардал, байр сав, багш эрдэмтдийн цалин хөлс бас нэмж гарна гэсэн үг. Эндээс харвал хөл хорооны үед бүхэл ажил амьдралаараа хувирсан ард иргэдийнхээ гар дээр тавих мөнгө байснаар барахгүй түүнээс хамаагүй их мөнгө Монгол Ардын намд байжээ. Гэвч Монгол Ардын нам улс төрийн оноо олдохоос айсан тул тэдний хатуу шийдвэрээр ажил амьдралаараа хохирсон 700 гаруй мянган иргэнийхээ аргэрт хамгийн хэрэгтэй үед нь мөнгө өгөхийг татгалзжээ. Монгол Ардын намын дотоод философи бол үндсэндээ яг энэ юм. Оюун эрдэнэ зөв хэлжээ. Энэ намын удирдах зөвлөдийн дотоод философи нь цаг ямагт ард түмнээ молигдсон санал цуглуулах явдал байх ба үүнийхээ төлөө эхлээд өсгөж ядрааж хорж цагдаж үлийг нь үзээд сонгуулийн өмнө энэрэнгүй сайхан сэтгэлдний дүрсгэн ямар нэг хэлбэрээр мөнгө тараах явдал байсаар иржээ. Ерөнхийлөгчийг санал гаргасан даруйд нь өгчхөл гавьяан түүнд наалчих гээд байх тул тэд өлсөж үлвэ хамаагүй. Өлсөх тусмаа сайн. Манай талд санал өгөх тэр цагт л ходоод руу багсаг юм чулуудна. Гэх барьцаал нь эдний үндсэн философи юм. Гэвч хамгийн гол нь 500 мянган дипломтой баатруудад олох ажлын байр Монголд байгаа юу? Ерөнч тэгээд ганц 2 сарын дотор жолооч, засварчин, шаварчин, будагчин мэтийг л шүүэ бэлдэж болох ба хагас сая шаварчин будагчдыг хэн хаанаа шингэж ямар тэрбумт нь цалин олох юм бол. Угаасаа дипломтоод нь бүхэл дипломгүй халдварчтанд ажил олж чадахгүй цөхрөнгөө барж байна шүү дээ. Цар тахлыг дайлимдуулж цөөн хідэн луурчид бизнес хийхийн тулд бүх юмыг хорж хаасны дүнд 60 мянган аж ахуй нэгж үе таалгаа барих дээрээ тулсан энэ цаг үед шүү дээ. Үүнийг ч л Монгол Ардын намын дотоод философи гэд байгаа юм. Харамгүй үг. Гэхдээ задгаж болохгүй. Энэ бол философи. Оюун эрдэнэ зөв хэлж.